дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн зээл авсан аж ахуйн нэгжүүд ер нь орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сүүлийн 6 жилд 6 тэрбум 581 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 62 төсөлд олгожээ. Зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлээ зориултын дагуу ашиглан үйл ажиллагаагаа эрхлэж байгаа юм. Гэвч жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийн хүртээмж хангалтгүй хугацаа богино гэх асуудлыг иргэн аж ахуйн нэгжээс тавьж байна. Аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын ээлжид 15 дугаар хуралдаанаар олгосон зээлийн мэдээлэлтэй танилцаж үүрэг чиглэл өглөө. Хүнсгүүд аж ахуйн үйлдвэрийн сайдын А87 дугаар тушаалаар батлагдсан нөхцөлийг бүрдүүлэхдээ үндсэн хөрөнгөнөөс гадна эргэлтийн хөрөнгө нь 40%-аас ихэхгүй байх гэдэг шаардлагыг хангахгүй байх жишээтэй нийгмийн даатгал татвар шимтгэлийн төлөлтийн зээл сонгон шалгаруулалтын сүүлчийн өдрөөр авахд өртөө гардаг гих мэтчдэнгийн энэ асуудал дээр аж ахуйн нэгжүүд ихэвчлэн алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл энэ засгийн газрын 20 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах шаттаараа эхний баримт материал ийм бүрдэлтийн сонгон шалгаруулалтын дээр 60-70% нь ингээ хасагддаг ийм сүүлийн жилүүдэд гарч байгаа энэ нийтлэг зөрчил нь энэ дээр алдаа гаргаж байгаа. Тийм учраас аж ахуйн нэгжүүд маань сонгон шалгаруулалт зарлахад манай хүнсгүүд аж ахуйн газраас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх заруудыг хургуулдаг байгаа. Энэ зарын дагуу хангалттай ирж зөвлөгөөгөө авсан аж ахуйн нэгжүүд ихэвчлэн тэнцээд байгаа. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлийг орон нутгийн оролцоотой бүрдүүлэн олгож байгаа юм. Өнгөрсөн жил аймгаас 1 тэрбум төгрөгөө төсвөлсөн бол 2026-нд орон нутгийн төсөвд тусгаагүй. Тиймээс одоогоор зээлийн төсвөл зарлагдаагүй байна. Цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийг чанартай олгохын тулд албаных нь тайлбар өглөө. Энэ хошоо хөгжүүлэх сангийн зээл 2.5 тэрбум орчим төгрөг бас их усүр сул чөлөөтэй байгаад бас харамсалтай байна. Тэгээд энийг авахыг хүсэж байгаа маш олон хүмүүс байгаа. Нэгэнт шалгуур журам ийм хойно биднээс шалтгааллах юм байхгүй байна гэж бид үзэж байна. Гэхдээ бид нар энэ зөвлөн туслах үйл ажиллагаагаа бас чанаржуулах хэрэгтэй байна. Сум болгон дээр энэ хошоо хөгжүүлэх сангийн зээлийг хариуцдаг мэргэжилтнүүд бас ажиллаж байна. Хүлээж авах газрын бүхэл бүтэн бас бүтэц ажиллаж байгаа. Тийм учраас та хэд маань цаашид энэ их усүрүүдийг сул чөлөөтэй байлгахгүй тогтмол эргэлдүүлж явахын тулд энэ цаашид энэ зөвлөн туслах ажиллагаа маш чанартай сайн хийж энэ орон нутагтаа бас энэ байгууллага гэрээнүүд дээр бас тусгаж өгөх хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь боловсруулах үйлдвэр, газар тариалан мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн шинээр 19 хоршоо байгуулагджээ.